Өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэх маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хийтэх болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр түүнийг өдрийн хоолнд зооглоо гэдэг нэртэйгээр одоо 1834 онд болж исэн. За бараг л анхны дэлхийн аваргын хэмжээний тулаан гэж хэлж болох энэ одоо гайхалтай одоо шатрын үргийг Агийн маань бидэнд одоо танилцуулж өгч байна. За студид шатрын стример, шатар сонирхогч Аги хөтлөгч Урноо хоёр ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За эрхэм мөндөд үзэгч болон шатрын фэнүүдэд сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ болохоор 1800 оны үед тоглож одоогоос бараг 200 жилийн өмнө тоглогдчихсан яг альбом бос тийм дэлхийн аваргын тэмцээн гэж одоо тооцогддог тухайн тэмцээндээ тоглогдсон нэг үргийг бол та бүхэндээ сонгож аваад бол тайлбарлан өргөж байна. За энэхүү үрг болохоор маш одоо сонирхолтой, маш тийм одоо гоё сонгодог үрг байгаад байгаа. Тэгээ энэ үрг одоо ер нь юу гэдэг чтэй одоо нэг мөлжүүртэй сэдв гэдэг нэг байдаг шүү дээ. Хайгуу ингээд олон талаас нь яаж болдог сэдв байдаг шүү дээ. Тэгээд яг тэрнтэй адилхан энэ одоо өрг бол өөрөө болохоор хайгуу ингээд нарийн анализ хийх боломжтой тийм сэдв байгаад байгаа юм. Тэгээд энэхүү одоо өргийг одоо бүгдээр үзснээр бол маш олон талын ойлголтыг авна гэж найдаж байна. Ялангуяа шатрын анхлан сонирхож байгаа тий хүүхэд багчууд, залуучууд тий хэн ч гэсэн бас энэ өргийг үзээд бол маш гоё тийм одоо мэдээлэл ур чадварыг бол олж авна гэж бол найдаж байна. Тэгээ ерөнхийдөө бол та 19-р зууны үеийн өргүүд бол маш гоё байдаг. Яг тийм одоо гэх шиг ингээд нүүдэл мөдөл бол маш сайн судлагдаагүй. Ер нь хүн одоо хүмүүс өөрсдийнхөө тэр одоо оюун ухаанаар те импровизасаараа тоглодог байсан учраас айгүй тийм одоо гоё байдаг, мөлжүүртэй байдаг. Яг тийм гоё өрг байгаа юм. Тэгээ ерөнхийдөө бол бүх цаг үеийн шилдэг өргүүдийн тооноос орсон тийм өрг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бол энэ бичлэгийг бас үзэж байгаа та бүхэн манаас маш азтай энэ өргийн тайлбар бол монгол хэл дээр бол огт байхгүй тэгээ та бүхэнд анх удаа тайлбарлан хүргэж байгаадаа маш их баяртай байна. За маш азтай байна. Баярлалаа. За тэгэлэх үү? За тэгье. Эхлэе те. За тэгээ бүгдээ шууд ингээд өргөдөө орцгоё. Энэ өрг маань бол тийм юугаар онцгоё. Одоо бүгдээр яг энэ өргийг одоо бүгдээр яг гэхээр маш сайн ойлгож одоо үзнэ. Маш сайн сурнаа гэсэн үг шүү те. За урнаа бид хоёроос завсраар нь хоорондоо ярилцсан. Урнаагаасаа би нүүдэл асуун. За тийм аягэр бол явнаа гэсэн үг шүү те. За тэгээ ямсан бүгдээр яг тийм ойлгох гээд оролтын энэ өрг маань маш гоё өрг байгаа. Тэгээ бүгдээрээ суугаа битгий солиорой тийм ээ. За цусгодлооныхаа нэгэн гоё өргөө үргэлжлүүлье. За өрг маань болохоор ингэ тийм Е рүү тоглосон байгаа. За Е рүү нүүдэл бол маш тийм романтик нүүдэл гэж бол би бол үздэг. Яг энэ нүүдлээс цаашаа бол айгүй олон сонирхолтой тийм адлын явдал өрнөдөг байгаа. За нөгөө тал нь бол C5 тоглосон байгаа. Е рүү C5 цэлгараа нэ. За тэгвэл болохоор морь F3 тоглосон байгаа. За морь C6, D4. За энэ болохоор яг тийм одоо энэ орчин үеийн бас ерөөдөө яг онлуудын бол нэг байгаа. Одоо энэ дөр бол ингээ хүүгүүд иддэг. Морь иддэг. За тэнгуэл болохоор тийм бод Е5 гэж тоолдог юм хувилбар байгаа маа. За энэ хувилбар дээр бол ер нь бол яг тухайн өрг дээр яасан бэ гэхээр морийг ингээ идсэн байгаа. За уг нь бол яг уу энэ одоо онл маань орчин үед хөгжөөд бол одоо бол иддэггүй болчиход байгаа. Яадаг вэ гэхээр одоо ер нь бол ингэж нүүдэг гэсэн үг. Заавал энэ морийг идэх шаардлага байхгүй гэдэг те. За эндээс бас бүгдээрээ тийм хэдэн тийм хувилбар харьяа. Маш гоё сонирхолтой бас хувилбар байдаг. За эндээс болохоор ингэж нөгөө тал бол морь F6 гэж нөх бас хамгийн өндөр магадлалтай байдаг. Морь F6. За морь F6 нүүж байгаа энэ хүүг одоо идэгч штэ тийм ээ. Тэмс хүүг бол хамгаалдаг. Морь C3. Тэнгүүд энэ хүүг нэвлэгддэг. D6. За ингээд нүнгүүд болохоор энэ хүүг нүүж байгаа шалтгаан болохоор энэ нүүдлийг хийх гэдэг гэсэн үг. CNN дээр байгаа цаг олон тэмээг бол гаргах гэдэг. За тэнгүүд болохоор одоо энэ дээр морин дээр нь тэмээгээр дардаг. За энэ нүүдэл хийгснээр одоо хамгийн гол санаа болохоор энэ морийг одоо иш нүгэж гэсэн үг. За ихэнх тохиолдолд А6 гэж тоглодог. За А6 гэх юм бол энэ морь болохоор хойш ухардаг. А3 ухарна. Тэнгүүл болохоор B5 тоглодог. За одоо энэ хүү бол ахаад нэг явах юм бол ацлана. За тиймээс одоо энэ дээр яаж тоглодог вэ гэхээр морь иш орж ирдэг гэсэн үг. За тэгснээр одоо энэ морин дээр ингэ тийм хоёр үчээр ингэ ачаал өгж байгаа. Хамгийн зөв логикийн нүүдэл энэ нүүдэл байгаа мэдээж тэ. За ингэ нөчнө. За тэнгүүл болохоор идэн, морийг идэн. За ингээд идэн. За тэнгуутнээс C3 гэж тоглолт. Энэ бол яг онл. Орчин үеийн бол одоо хөгжсөн онлуудын нэг байна. За буцнаа бүгдээрээ. За ерөөдөө ийм байдалтай байгаад байгаа те. Эндээс болохоор одоо аль руу яаж тоглосон бэ гэхээр ингэж тоглосон шүү дээ. Одоо шууд бас ингэж тоглодог онл байна. Шууд морь тоглодог. За тэгэх юм бол одоо энэ дэр бол идчихэж болдог. Хүүгээр иддэг.
За тэгэх юм бол одоо энэ дээр энэ морь од нүг шаардлага гардаг гэсэн үг. Хаашаа нүх юм те. За ийшээ бол ингэдэм одоо орох юм бол энэ бол ер нь бол том алдаа болж хувирдаг л да. Яагаад тэгэхээр энэ дээр болохоор C4 тоолчдөг. За C4 тоолонгуудад энэ морийг хөөх гээд A6 нүх юм бол тэгээд бүр том алдаа болоо шүү дээ. Яадаг вэ гэхээр энэ дээр бирс A4 тоглолтдог байна. За одоо хэрвээ энэ хүү идэх юм бол яах вэ? Бирсээрээ нэг иднэ гэсэн үг те. Суулгаад байгаа учраас. За тиймээс одоо хэрвээ энэ дээр ингэж тоглох юм бол шууд мад болдог. Нэг нүдлээ мад болдог. Яадаг вэ гэхээр морь энэ хүү гэдэг мад. За ийм гоё тийм одоо хувилбар байдаг. Би энэ хувилбараар бас тийм одоо олон хүнийг хожиж байсан. Тийм гоё хувилбар байдаг байна. За одоо хэрвээ одоо энэ дээр тийм одоо зүгээр яг хоо энэ морийг ингэ идчих юм бол ингэж идээл те. Яг хоо тийм одоо адилхан нэг бодоо солилцож байгаа. Тэгвэл бол цагаан тал бол хүч хамаагүй илүү болчих жоох гэсэн үг те. За ийм болчдөг байна. За буцъя. За яг энэ дээр те. За байгаа. Энэ дээр тэгвэл яг хоо шууд А6 гэж тоож болно шүү дээ. Шууд А6. Хэрвээ шууд ингэ тийм одоо А6 тоолох юм бол энэ дээр болохоор морь энэ дээр шаг хийдэг. За энэ морийг идэхээс харахгүй. Идэнгүүт болохоор ингэж иддэг. Бирсээрээ. За бирсээ бол 50-аад солилцохыг бол оролддог. Солилцож болно. Солилцохгүйгээр бүр хойш ухраа тоглосон ч болно. За морь F6 гэдэг одоо энэ хүүгэл идэх гэж байна. Тэнгүүл болохоор тэрийг морь хамгаалаад ингэж тоглож байна. За энэ нүүдлийн гол зорилго бол ер нь энэ нүүдэл гэсэн зүйлийг бүдрээ ойлгож авах хэрэгтэй. Хар тэмээгээр морин дээр нь дарлаа. За тэнгүүд ингэж тоглоно. Одоо хэрэг морь аваад ирэх юм бол идэх гэсэн үг шүү дээ. За үзье бүгдээрээ морь аваад ирлээ. Ингээ идлээ. Ингээ идлээ. За одоо морь ингээ бүр ингээд хойш ангаж бодол руугаа ухарчдаг байгаа. Энэний хамгийн гол зорилго нь одоо ийшээ хойш ухрангуудаа ийшээ орж ирнэ гэсэн үг. Тим янзын маневр хийж байгаамаа. За ингэж орж ирлээ. Тэмээ E2 тэнгүүд сэлгээйлээ. Тэнгүүл хороо морь бид идлээ. Ингээд тоолчдөг. Энэ бол яг тийм одоо онлын хүрээнд бол аль нэг тал нь илүү өс юм байхгүй. Бараг л адилхан байрлал байна. За тэгээ бүгдээрээ буцъя. За энэ байрлал дээр байгаа те. За аль яасан бэ гэхээр ер нь бол морио хатгсан байгаа. За тэгвэл яг тухайн өргө дээр бол идсэн байна. За идсэн. За одоо болохоор энэ морийг тийм одоо яаж идэх вэ гэдэг сонголт байгаа те. За урнаа хойсон болоод аль хүүгээр идэх үү? Энэ хүүгээрээ юу энэ хүүгээрээ. За бирсийн уртхаа сонгох юм байна. Ингэж үү? Бүтцийг бодоод аа. За энэ хүүг идэх юм бол шууд ингээд бирс олчихно. За тэгснээр бол яах вэ? Ноён сэлгээгүй болж байгаа. Оо, ноён сэлгээгүй болчдөг тий. За тэгээ магадгүй ингээд тоглоно. Морь F6 энэ хүүрөө давтлаа. Тэнгүүд магадгүй тийм F3 тоглолчихно. Ингээд тоглолцдог. За тэгээ магадгүй одоо ингэж нөөж магадгүй. Тэгэх юм бол ингээд A4 нөгөө тал нь A5 тоглож магадгүй. Тэгвэл хороо морь A3 тоглолдог байна. За энэ морь хойшоо ухраад даа ийшээ орж ирэх маневр хийх гэж байна. Тэнгүүд хойшоо ингээд ухарна. Тэнгүүд F6. За ерөнхийдөө морь C4 гэж тоож ирж байна. Тэнгүүл хороо хар тэмээгээр энэ дуг хаалаа. Тэнгүү C5 дээр орж ирлээ. Энэ тэмээ бол маш гоё юм шугамтай тэмээ. Нөгөө талаар болохоор ноёны сэлгээ хийлгэхгүй байгаад байгаас те. Тэнгүүл хороо одоо энэ дэр сэлгээ хийхгүйгээр зүгээр ингээд тоочдаг. Энэ болохоор маш тийм одоо өрсөлдөөн тийм хувилбар бол байна гэсэн үг те. За тэгээ бүгдээрээ буцъя. Ийм хувилбар бол үүсчих боломжтой. За тэгээд ерөнхийдөө бол энэ дээр бол морь ингээд идчихэд байгаа. За тэгэхээр бол яг энэ хамгийн зөв логиктэй нүүдэл нь бол энэ хүүгээр идэх нь бол байдэн шүү гэдгийг бас таартай хэлье. Тэгэх юм бол одоо энэ хоёр бирс солигдохгүй ноён байрнасаа хөдлөхгүй гэсэн үг те. Ингэж тоглосон байгаа өрг дээр. За тэнгуэл болохоор одоо нөгөө тал нь ингэж тоглонгууд яа тоглосон бэ гэхээр ингэж тоглосон байна. Цагаан тэмээгээ C4 дээр. За морь F6 хүрээ давталж байна. За тэнгуэл болохоор одоо энэ хүүгүүд ихэвчлэн бол одоо хүмүүс яаж хамгаалдаг вэ гэхээр ингэж хамгаалаад байдаг. Мориороо. За иймэрхүү маягаар хамгаалаад те тэнгуэл болохоор ингэж орж иж мэрээд байдаг байхгүй. За тэгвэл одоо болохоор тухайн өргөдөр яасан бэ гэхээр ингэж тоглосон байгаа. Энэ бас айгүй тийм логик нүүд байгаа. Морь хөдлөх юм бол яг уу харын бирсийг идэнэ. За ингэж тоглосон. За ингэж тоглохоос гадна өөр бас нэг тийм одоо хувилбар байдаг. Тэр нь болохоор зүгээр сэлгээж болно. Энэ хүүгээ өгөөд. За хэрвээ энэ хар ингээд юм одоо хүүгээ идлээ гэх юм бол ингэж тоглоно гэсэн үг байхгүй. За хоошоо ингээд ухрах юм бол ингээд чинь идэ шаг. Тэгвэл яах вэ? Ингэж нөвч магадгүй. За морь BD2 нөгөө тал нь сэлгээ хэлэх гэх юм бол ингэдэг ч юм уу. Тиймэрхүү маягаар ингээд тоглосон байхад бол ямар ч асуудал байхгүй гэсэн үг байна шүү дээ. За. За яг энэ хувилбар дээр бүгдээ хараад ингэсэн байгаа те. За энэ дэр болохоор дахиад нэг хувилбар хийж болно. За аль руу болохоор яасан бэхээр морь хойшоо ухарсан байгаа те. Ухрахгүйгээр зүгээр ингээд тоолж байгаа шүү дээ. Тийм ээ. За ингээд тоглочих юм бол одоо энэ дээр бас нэг тийм одоо тактикийн нүүдэл байдаг. Шууд морийг идчихдэг.
За тэг ерөнхийдөө айл ихэнх тохиолдолд яадаг вэ гэхээр ингэж иддэг байхгүй тий. Энэ хоёрын аль нь илүү үнцэнтэй вэ гэж харж байгаад ингэ идчихдэг. Төнгөт нь F тоо дээр дуг. За хэрвээ одоо ингэ идэх юм бол яах вэ? За бирсэнс бол. Вау, ийм сайхан гоё нүүдэл байдаг бахна. За хэрвээ одоо ингэ идэнгүүттэй энийг идэхгүйгээр ингэж нүүл та тий. Тэгэх юм бол энэ дээр хар тамигээрээ дуг. Одоо идэхөөсөө аргагүй болно тэнгүүт нь ингэ идчихдэг тий. За иймэрхүү бас тэр тактикийн хувилбар байдаг байх нэ гэсэн тий. За окей. За манайхан бас энэ ойлгомжтой байгаа гэж бодож тий. За ингэ явшдаг. За тэгээ энэ дэр болохоор ер нь бол яг ийшээгээ шууд сэлгээдэг хувилбар бол нэлээд тийм одоо хурцтмал хувилбар байгаад байгаа юм л да. Тиймээс болохоор зүгээр ингэ тоглосон байна тий. Зүгээр simple-тэй энгийн тоглолтыг хийсэн байна. За одоохондоо бол энийг үг гэж чадахгүй байгаа. Тэнгүүд болохоор яах вэ гэхээр ер нь бол энэ. За одоо л идэв шүү дээ тий. За энэ үйл ингэ тийм одоо явангууд одоо болохоор нөгөө тал нь яар тоглосон бэ гэхээр за одоо энэ дээр тийм одоо нөгөө тал нь бол бирс E2 гэж тоглож байгаа юм. Хүүгээл хамгаалж байгаа нүүдэлтэй. Хэрвээ энэ дээр ингэж тоглох юм бол яах вэ гэж бүгдээ харъя. За ерөнхийдөө тийм ихэнх сонирхогчд бол энэ дээр бол ихвчлэн бол ингэж тоглоно доо. Ингэж тоглоно. Нэг бол ийшээ ч юм уу те. Хэрэг тоглоно. Инхийн бол нөгөө тал магадгүй тийм астр руугаа тоглож магадгүй. Хатгаад те. За одоо ингэ тийм сонголттой хоошоо ухрах юм уу морийг идэх юм уу яах юм те. За ингэ идлээ гэдэг. Тэгэх юм бол ингэж идчихнэ. За тэгвэл сэлгээ. Ер нь сэлгээг бол огт мартаж болохгүй. За энэ байр дээр яах вэ гэхээр шууд ингэж тоолж болно. За бирс ядлаа гэд орж болно. Тэнгүүд хоошоо хурдаг ч юм уу те. За иймэрхүү маягийн нүүдүүд бол байж болно. За нэг бол одоо энэ дээр хэрвээ ингэх юм бол сая бол ингэжсэн те. Тэнгүүд хоошоо хурж штэ. Ингэж нөөх юм бол ингэ идчихдэг байхгүй юу? За тэгээ ерөнхийдөө ингээд буцаад ингээд нүчих юм бол бирс ийшээ орж ирээд харин маш гоё юм одоо буудал байрлал авчиж байгаа. Шууд ингээд ноён төний шугамд. Ерөнхийдөө бирс бол ингээд тухайн айлын талын ноёны жигүүрт байна гэдэг бол маш хүчтэй. Маш хүчтэй тэр. Тий. Тийм байдлыг бол тийм бод хинч бол үүсхийг хүсэхгүй байгаа. За окей, иймхүү байдал үүснэ гэсэн. За буцъя. За тэнгууд энэ байдлал дээр болохоор ингэж бол нүгээгүй байна. Ингэж нүгээгүй байна. Яасан бэ гэхээр ингэж тоглосон байна. За окей, одоохондоо бүх юм логикийн дагуу бол явагдаж байна. Тэнгууд нөгөө тал нь яах вэ? D5. За одоо энэ дээр болохоор солилцоо хийх хэрэг гарна, шийдвэр гаргана. За хэрвээ хоошоо ингээд ухрах юм бол морь баг ингээд идчихнэ. Тэгэхээр энэ дээр яасан бэ гэхээр морийг идсэн байгаа. Морийг идсэн. Нөгөө тал нь болохоор тэмээгээр идсэн. Энэ үйл явжээ. За одоо энэ дээр бүгдээ харъя. За хэрвээ одоо яг энэ дээр ингээд идэхт нь тэмээгээр идээгүй ингээд идсэн бол тэ цаашаа холбор яахыг бүгдээс хамтаа харцгаая. Хэрвээ ингэх юм бол ингээд идчихнэ гэсэн үг шүү дээ. Энэ нэг хүүг нь идчихнэ гэсэн үг. За тэгээд хартаас сэлгээйлээ, аль тал нь сэлгээйлээ. За тэгэх юм бол хар тал ингэж магадгүй. Энэ шугамыг аваад тоолж магадгүй. За морь D2. За энэ одоо морьныгоо санаа бол энэ хүүг бол идэх гээд байна те. За тэнгуут нөгөө тал нь болохоор бирс ийшээ орж болно. За бас ийшээгээ давтлаад давхар ийшээгээ давтлаа те 20 руугаа давталж байна. За хоошоо ухраа нүх нь бол хамгийн логик нүүдэл байгаа. Тэнгуут цагаан дэмээгээ Е6 дээр. За морь C4-гээр одоо идэх боломжтой. Тийм багааз. За ингээ идлээ. Тэнгуут энэ дээр магадгүй H5. H5-ын гол санаа бол уушаа нүх гэдэг байгаа. Ийм санаатай те. За тэгээ энэ дээр болохоор яг энэ одоо аюул саналаас бол яг тийм хайгаад шаардлага байхгүй зүгээр ингээд тоолж. За хэрвээ айл ингэх юм бол одоо энэ дээр бол яаж тоолж болох вэ гэхээр ер нь бол нүүдэл байгаа юу гэд байгаа. Ишиж юм орчин те. Тэгэхээр ер нь бол хэлээд байгаа ш та манайхаа те. Аливаа нүүдлийг хийхээс өмнө те хэрвээ аюул санал ирэх юм бол нөгөө талдаа эсрэг нүүдэл юу байна гэдгийг бол харж ах хэрэгтэй. Сөрсөн дайралт. Тий сөрсөн дайралт те. Ингээд тоолж болно. Тэ. За одоо бол ингэж идэж болж чадахгүй нь ойлгомжтой те. Ингээд тоолж болно. За тэгэх юм бол нөгөө тал бас адилхан сөрсөн нүүдлийг хийж болно ингэж. За тэгвэл яаж вэ? Иш орж болно. За тэнгуэл болохоор одоо бирсээ олдуулнаа. За тэгвэл болохоор одоо энэ дээр энийг авахгүй болохгүй. Авлаа. Идлээ. Тэмээ идлээ. Дэрэг идлээ. За тэнгуүүд айл ингэ идэд одож магадгүй. Тэнгуэл болохоор бирсийн тавилаа. За иймэрхүү маягаар ингэж тоолсон байхад бол боломжтой байна гэсэн үг те. За тэг бүгдээрээ буцъя. За ер нь ийм байрлал байгаа. Тэг бүгдээрээ бол нөхөн од өргийг бол аяга олон талаас нь анализ хийж бол харж байна гэсэн үг те.
За хоёлаа нэвтрүүлгийн хамтран За, ажиллагчийг тэгээ. танилцуулаад үргэлжлүүлээ. Тэгээд хүний тарих гэдэг бол одоо фитнес шиг тий хэдий чинээ одоо хөгжүүлж ажилуулж байна. Тэр чигээрээ одоо ингэж тий одоо холбоосууд нэмэгдэж идэг гэдэг шиг одоо шатрын энэ сайхан спортыг шинжилгээ танин битгий маань од мөндрийн маань бас нэгэн өнгө төрх болсон нэвтрүүлгийн маань ивент гэж явах боломжийг олгож байгаа газар бол Итгэл даах Герман чанар хитгийн хамт олон байгаамаа. Тэгээд эдний тавилгууд зэрэг шавар румд нь очиод үцхэд ингээд нэг 50 юм уу те 100 жилийн дараа очсон юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгээд надаас одоо хэн нэгэн тэгээ чи яг ямар ингээд тавилгатай болохыг хүсэж байна вэ гэх юм бол ингээд айхуу гой ухаалаг те гэрэл асан ингээд тооч дарангут бүх юм нь одоо ингээд наашаанаа гараад ирдэг ч юм уу дуу чимээгүй гацдаггүй те тийм баймаар байна. За гэтэл одоо яг одоо манай гэрт гинэ ер нь одоо те яг юун дээр асуудал үүсдэг вэ гэхэлэр ингээд нэг зам нь эвдрээл ч юм уу те ингээд нэг далийчдаг ч юм уу. Тэг өдөр болгон тийм нэг юм гацсан юмтай хүн харьцуул одоо хайрын сайхан амьдралын тэр аз жаргалтай мөчүүдэд ийм тухгүй байдал үүсгээд байна. Тэгэхээр ер нь бид нар мэдтгүү байсан юм байна. Одоо энэ тавилга чинь хамгийн чухал хэсэг нь ерөөсөө нөгөө нугас жижиг тоноглол зам одоо тэднэр нь маш чанартай одоо хамгийн сүүлийн үеийн одоо ухаалаг ийм санааг шингээсэн ийм тоноглолтыг бол ашиглах нь одоо үе дамжуулан хэрэглэхтэй тэр одоо тавилгын гол зүйл нь тэр жижиг зүйлтэй байжээ. За тэгэхээр Германы 135 гаруй жилийн түүхтэй одоо дэлхийд танигдсан тавилгын тоноглолын энэ хит их брэнд бол Монголд яг аль бие усны эрхтэйгээрээ үйл ажиллагаа явуулж байна. Үнийн хувьд ч гэсэн те одоо хаан зарагц адилхан үнээрээ ямар нэгэн нэмэгдэл үнгүүгээр гэсэн үг. Тэгээд яг өөрийнхөө гэртээ орон зайтай яг тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлэгээтэй энэ галтгоо хэлхийг хүсэж байвал хитхийн шоурумд ингэж заавал очиж бас үзээрэй. Таны бодол санаа яаж одоо бас эргэхийг бол мэдэхгүй байна. Тэгээ маш гоё орчинд хийсэн хоол хүртэл илүү гоё амттай болдог. За тэгээд өөрийн биеэр та бүхэн маань очиод энэ тоногдол бүрийн шийдлийг илүү бодтойр нь одоо мэдэрч мэрэгжлийн зөвлөгөө аваад одоо яг гоё нөгөө нэг нэгээр нь сонгогдсон одоо тавилгууд нийлэхээр бас айгүй эрээвэр хураавар харагддаг тий. Тэгэхээр тавилгаа бас харахаа авч амжааг байгаа хүмүүс бол та бүх их азтай байна тий. Анхнаас нь бүр ингэж гоё тоноглоо хийтихтийнхээ очиж ингэж зөвлөлтөөд ингэж одоо бүрэн бүтнээр нь нэг удаагийн юм чанартай сонголтоор насан туршийн юм сэтгэл ханамжтай байдлыг бий болгох боломжтой байна. Тэгээд одоо чанартай тавилах хэмээрэл сайн тоноглолыг сонгох. За тэрэн дундаа одоо Германыг сонгох. За Герман дундаа хитхийг сонгох нь бол хамгийн одоо зөв одоо энэ хувилбар байна. За хан улт 4-3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тот та бүхэн маань очиод биеэрээ бас мэдрээд үзээрэй. Холбогдох хугацааны дугаар нь 77 77 тэгдэрүү 56 95 95 тэгдэрүү 56 гэсэн утсуудаар холбогдох боломжтой байна. Тэгээд үнэхээр ийм чанартай зүйлийг ярих хүртэл урамтай байдаг. Тэгээд танаа хамт олон их баярлалаа. За маш баярлалаа. За тэгээ бүгдээрээ тийм өргөдөө буцаад орё. За тэг яг энэ үйл хийгдсэн байгаа тий. За ахаа нэг бууцчээ. За ингэж нөөсөн байгаа. За та бүгдээ бол одоо ярьсан байгаа тий. Яг энэ дээр болохоор тэмээгээрээ морийг идсэн байна гэдэг тий. За урнаагаас асууя. За яг одоо энэ дээр хэрвээ хоошоо ингэж ухрах юм бол юу болох вэ? Ингээд хоошоо ухрах юм бол ер нь бол хар тал яаж нүгөө? Одоо чи ингэж нүүлээж утгаад. За морь орж ирчих магадгүй юм байна да. Оо тий яг үнэ. Морь ингэж доод ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөхдөө тийм энэ үдлээс сэргийлээд шууд морийг идсэн гэсэн үг. Морийг идсэн. За тэгсэн чи яасан бэ гэхээр бас идсэн байгаа. Тэмээгээр идсэн байна. За одоо бол тийм ухрахаас өөр аргагүй. Хойшоо ухарсан байна. За ухрангууд болохоор сэлгээсэн. За тэнгуүл хоо тийм А5 нууж байгаа юм. За ер нь бол ингэ тийм хар талаас тоглож байгаа тамирчин, шатарчин бол бас их тийм одоо орон зайн хувьд бол баг зэрэг илүү давуу одоо уршаага юм давсан довтлогоонуудыг бол маш их хийж байна гэсэн үг те. За А5 нөөснээр одоо яхаа ингэж нүг гэдэг чинь те. Хэрвээ тийм бод А4 нүгээд аваад ирэх юм бол энэ цагаан дэмий бол баригдана. За тийг энэ нүүдэл дээр болох юм бол одоо ингээд холир бүдрээ харъя. За яг тухайн өргө дээр яасан бэ гэхээр ингэж тоглосон байгаа. За ягийн үгээр энэ үг идэд тоглосон байна. За дөнгөж болохоор нөгөө тал нь ингэж нүгээд тэгээд тоглосон байгаамаа. За тэгээ бүгд харцгаая. Энэ дээр. За энэ дээр болохоор бас ихэнх одоо хүн бол те магадгүй тийм бод анхлан сурцагч нар ихвчлэн бол яах вэ гэхээр А3 тоглоно энэ дээр.
За би ч бас тийм анхлан суулж байсны үед яг ингэж тоглоно. А3 тоглож байгаа. Яг энэ нүүдэл хийгдэх гэдэг учраас хэрэг нүүдэл хийгдэх юм бол хашаа ухарна гэдэг ч юм уу те. Ийм бодлоо тоглоно. Гэхдээ яг энэ нүүдэл болохоор маш том алдаа байгаамаа. Мистек байгаамаа. Яг хөө нөгөө тал ингэж орж ийн гэсэн үг. За шууд энэ шухмаар ингэж давталгаа өрнүүлж байна. За мэдээж C4 нүүдэл бол байгаа. C4 нүүдэл байна. C4 нүүнгүүлэхөө нөгөө тал ингэж тоглоно. Тэгснээр болохоор шууд энэ бод руу давталж байгаа. Хоошоо ингэ тийм одоо ухраалаа тэнгууд энэ хүү угшаа орж ийн гэсэн үг те. Ингэснээр энэ одоо харын хүний бүтцийг харж байна. Маш хүчтэй хүний бүтц орж иж байгаа. За ялангуяа энэ хүү болохоор нүүргүү хүү. Нүүргүү энэ хүү болохоор зогсоох өөр хүү байхгүй гэсэн үг тий. Нүүргүү хүү үүснэ гэдэг бол өөрөө маш хүчтэй. Тийм байдаг тий. Яг тийм одоо бүтцүүлэн үүсэх боломжтой боловчнаа гэсэн үг. За тэгэхээр энэ үйл хийгдэнгүүт болохоор энэ дээр бол энэ үйл байж болно. Энэ үйл. Гоё нүүдэл шүү. Тий. За хэрвээ одоо энэ дээр ингэж нүүл яах вэ? Ингэж тоглоно гэсэн. Тийм байх шүү. Тийм багаз. Яагаад тэгэхээр одоо энэ хүү болохоор ингэж нүүсэн багт энэ хүү идэж чадахгүй. Идэх юм бол яах вэ? Гоё юм байна. За бэрсээ алдна гэсэн үг те. Ингэж тоглож болно. За тийм магадгүй ингэж нүүж болно. Тэнгүүт болохоор одоо яг энэ одоо бодоо тэмээг бол холуулаад авах үнэхээр шаардлага байхгүй зүгээр морси гурав тоглолцно. Ахаа урагшаа нүүж болно. Тэгвэл одоо энэ дээр мор B1 энэ дараа удаа иш орж гэж юм те. Тийм маневр хийж болно гэсэн үг. За иймэрхүү маягаар ингээд одоо тоолцсон байхад бол ямар ч асуудал байхгүй гэдэг ч юм уу те. За тийм байна. За тэгэхээр манайхаа ингээд юм бол үзүүлж байгаа ийм одоо хувилруудыг бүгдээр бас сайн анхааралтай харж аваарай. За тэгээд тухайн өргөдрөө шууд ингээд тоолсон байна. Шууд эцэн байна. Эцэн байна. За тэгвэл болохоор одоо энэ дээр ингэж тоолсон байна. За бас ерөөдөө санаа болыг ойролцоо адилхан санаа байгаа. За тэгвэл энэ хүүгээ болохоор уушаа нүүж орчихсон байна. За энэ одоо хоёр хүү бол одоо ингээд хөлгийн төвд те центрийг эзэлсэн маш хүчтэй юм хоёр хүүтэй Балиус шиг боллоо. ирлээ. Тийм. Ер нь одоо ингээ харах юм бол цагаан тал бол яг хөлгийн төвд бол хүүгүй байна. Хар тал хоёрын хоёр хүүтэй. Энэ хоёр хүү бол маш хүчтэй хоёр хүү байгаад байна гэсэн. За ийм одоо байдалтай болсон байна. За тэнгууд одоо энэ дээр C4 тоолсон байна. За мэдээж ингээд юм бол ингэж идэж болж чадахгүй те. Хард нь бирс ингэж сул байгаа учраас те. За C4-ийн оронд бас ямар нүүдэл байж болох вэ гэхээр энэ нүүдэл байж болно. Морди 2. За энэ нүүдлээс санаа бол бас ийшээ орж ирэх те. Ийшээ орж ирээд ийшээгээ давтлах санаатай байж болно. За хэрвээ ингэ нүүх юм бол яах вэ? Огт айхцуул байхгүй зүгээр ингээл тоглолчихно. За тэнгууд нөгөө тал нь ингэж тоглолоо. За C3 гэж тоглох байхгүй. За одоо хэрвээ энэ хүү ингэж юм уушаа нөөж орж ирэх юм бол яах вэ? Бисэрэ ч юм уу тэмэглэж ч юм идчихэд бол ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг те. За тэнгууд болохоор энэ дээр бирс B6 гэсэн хувилбар байж болох юм. Тэнгууд болохоор морь E4. За хэрвээ тийм бол морийг идэх юм бол бирсээр идэн те. Ийм л сонголт байгаа. За тэгээ морь маань болохоор одоо энэ одоо юу руу хар тэмээр бол давталж байна. Энэ тэмээг идчих юм бол нөхөө идээд Тийм идмээр байна ер нь. шугам монгооч нь. Тиймээс энэ бол өөхийг хүсэхгүй те. Хойш ухраа тоолсон байна. За тэнгууд болохоор одоо энэ дээр ингэж тоолж болно. За мэдээж энэ хүүг болохоор бирс нам голцсон байгаа те. Ингэж тоглох. Хэрвээ ингэ идэх юм бол ингэж идэн ч гэдэг юм те. Тиймэрхүү маягийн хөлбөр. За иймэрхүү маягийн тийм одоо хөлбөр байж болно гэдгийг бас тавхан дээр авч байгаа шүү. За тэгээ яг тухайн өргө дээр болохоор C4 тоглосон байна. За C4 тоглосон чинь болохоор нөгөө тал нь болохоор бирс B6 тоглосон байгаа юм. За тэнгуул болохоор ингэсэн байгаа. Тэмээс 2. За яг энэ одоо урт шугамыг бол авч जैन те. За одоо энэ дээр одоо энэ хүү сул байна уу? Юу гэж бодож байна? Энэ хүү. Тий. Сул байна тий. За энэ хүү одоо ингээд юм идчих юм бол тийм юу болох вэ? Би гэж бодож байна. Ингээд ч идчих юм бол бирсийг одоо арайч барих боломж олдохгүй үстэй. Яг хоёр тэрэг би юм холбоотой байх нөхцөлийг л хараад байна л да. За тэрнээс цаашаа би бодож чадахгүй байна. За харъя тий. За энэ хүү одоо ингээд мэдлээ. Энэ хүү сул хүү биш юм байгаа юм. Тэгээ бид нар нөгөө нүүдэл хийхээс өмнө заавал бодож явах хэрэгтэй. Энэ нүүдлийг хийчих юм бол нөгөө тал яах вэ гэж тий. За энэ болохоор маш тийм одоо сонгодог тийм одоо шалаа байдаг байгаа. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр одоо энэ одоо цагаан тэмбэг нэгээд дуг хийждэг байгаа. Одоо яах вэ? Нөгөө тал нь баг идэхээс аргагүй бол. Тэнгүүтэн бирсэнс бол. Тийм багаз. Вау. За ийм юмд бол хүмүүс бол Ямар гоё. айгүй олоод өртдөг. Тийм биш үү? Ингээд идчихдэг тэнгүүд ингээд дуг. Нэгээд дуг. Тийм багаз. За тэгэхээр энэ хүү бол ихэд бол сул хүү биш байсан байна. За окей. Харин тийм. За тэгээд тухайн өргөдөр бол энэ хүү идээгүй. Ингэж тоглосон байгаа. Шууд шугам аваад тоглосон бол хамгийн зөв сонголт байна.
За тэнгуүл болохоор одоо ингэж тоглосон байна. За одоо ээж болох уу? Болох юм шүү. За одоо харин болно. Тий. Одоо эдсэн байхад шууд энэ одоо юу байхгүй. Тий. Ягаад тэгэхээр энэ болохоор морь байгаа даа тий. За ингэж юм бол одоо нөгөө талд ингэж тоглож магадгүй. За тэгвэл дөрөв гэж хаана? За морь идлээ, ингэж идлээ. За одоо энэ шугам дээр мадлах гэдэг учраас ингэж тоглож байгаа гэсэн үг. За одоо энэ яг энэ байрал дээр бол юм айл нэг тал нь илүү гэсэн юм байхгүй. Яг адилхан байрал бол үс явнаа гэсэн үг тий. За окей. За одоо энэ байрал ингэж үссэн. За тэгсэн чинь болохоор нөгөө тал нь яа тоглосон бэ гэхээр ингэж тоглосон байна. За тэгвэл болохоор одоо энэ дээр морь дөрөв гэж ийшээгээ товтолж байна. За бүр ингэж юм одоо хойш ухраасан. Тэнгүүт сета тоглож байна. За бирс рүү хатгаж байна тий. За тэгвэл болохоор энэ дээр бирс 6. За одоо энэ морь ямар нэг өдөр хөдөлгөл юм бол энэ шугам дээр мад их гэдэг байгаа. Тиймээс энийг хамгаалаад F3. За ноёны уртлын хүүг нүүн гэдэг маань бол ямар нэг хэмжээний суларлуудыг үүсгэж яадаг. Одоо энэ шугам бол ингээд нэлээ сул болчиход байгааг бүгд харж бодож байна. За ингээд тоолсон. За түнгүүд болохоор нөгөө тал нь яа тоолсон бэ гэхээр хар тэмээгээ ядлоо дээр. Ингээд тоолсон байна. За түнгүүд болохоор одоо энэ дээр F5 гэж шууд морилоо хатгаж байна. За F5 гэдэг юм одоо морилоо хатгангууд одоо бид нар бодно шүү дээ. За морио бол нүүж болно, холдуулж болно тий. Хаашаа холдуулах уу тий. За морь холдуулахаас гадна өөр ямар нүүдэл ажиллах уу гэж одоо байн гарч байгаа нь тий. Нөгөө тал нь ингэж тоолсон байна шууд энэ дээр шаг. Тэгэхээр энэ нүүдлүүд маань болохоор өөрөө бол шатрыг илүү тийм одоо сонирхолтой, илүү тийм эрч хүчтэй болгодог байгаа шүү. За энэ дээр болохоор холдсон ноён H8. За ноён H8 гэмгүүд одоо энэ дээр ингэж тоолсон юм байгаа. За энэ бол маш том ерөөдөө бол алдаа байсан. Оо тийм. Тий. Яагаад алдаа байсан юм бэ гэхээр энэ нүүдэл хийгснээрээ бирс нь ийшээ орж ирэх боломжтой болж байгаа юм. Ийшээгээ. Ийшээ орж одоо би аль руу хэлсэн байгаа те. Ерөөдөө бирс маань нөгөө талынхаа ноёнтой яг ингэ нэг шугамд байх нь бол маш том аюултай байдаг гэдэг. Яг ийм байдлыг одоо үүсгэж ингэж орж ирнэ. За тэгээ ерөөдөө бол яг тухайн хөлөг дээр шууд ингэ идсэн байгаа. Тэнгүүд ингэж орж иж байгаа байхгүй тий. Энэ маань яг тухайн одоо цагаан тал бол хожигдох одоо нөхцөл болж гсэн байх нэ. За буцъя бүгдээрээ. Анализ хийнэ бүгдээрээ. За энэ байрал дээр тий. За тэгвэл яг яаж нүг энэ нүүдэл болохгүй юм байна тий. Энэ нүүдэл сайн нүүдэл биш юм. Гэхдээ тухайн өргө дээр бол хийгдсэн нүүдэл. Ямар хувилбар байж болох вэ гэж тий. Ийм хувилбар байж болно. За одоо энэ дээр яах вэ? За одоо энэ дээр болохоор ерөөдөө бараг л ерөөдөө идэндээ ингээ идэн те. За одоо ингээ идэнгүүд одоо энийг нүж болно гэсэн үг. Энэ дээр болохоор маш том тийм ялгаа байгаа. За одоо болохоор ерөөдөө бирс энэ шугам руу очих боломжгүй байгаа. Тийм байгаач энэ өөрийнх нь бод тэмээ ингэж замыг хаасан гэсэн үг. За тэгээд одоо энэ дээр бол баг тийм идэхээс арахгүй бол энэ хүүг тэ. За ингээ идэх юм бол ингээ идлээ одоо идэх гэсэн үг байхгүй ингэж. Ингэснээр ингээ тийм бод бирсэн солигдоод байрлалын үнэлгээ нөхцөл байдлууд арай өөр болчихж байгаа гэсэн үг. Арай өөр. За тэгээ магадгүй одоо ингэ ядчих магадгүй. За энэ дээр бол яг тийм одоо хамгийн зөв нүүдэл бол ингэж нүн. Хойш ухарна. Ухрахгүйгээр хэрвээ ингэх юм бол ингэж идэх байхгүй. За тэгснээр бол цагаан тал бол ингэ хүчний хувьд хамаагүй илүү болчихж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр бүгдээрээ харсан бах те. Ямар үед юуг яаж нөхөө гэдэг нь сайн бодох нь байна те. За тэгэхээр тухайн өргөдөр болохоор ингэж тоосон байна. Тийм ээ А4. Шууд энэ одоо ингээ өнгөс харахад бол тийм одоо хүч хожоод байгаа юм шиг харагдаж байна те. Тэнгүүт болохоор одоо энэ дээр энэ нүүдэл байгаа. Энэ нүүдлийг хийж байгаа шалтгаан болохоор энэ хүү морило хатгсан байгаа. Тиймээс энэ нүүдлийг хийгээд нь шүү дээ. Энэ хүү морило хатгаагүй байсан бол энэ нүүдэл бол нэг тийм үрдүүтэй нүүдэл биш байх нь шүү дээ. За тэг яасан бэ гэхээр эдсэн байна. Макдоналд гэж те мастер бол эдсэн байна. Тэнгүүд ингэ эдсэн. За тэнгүүд одоо яасан бэ гэхээр C6 гэж яг энэ шугамыг бол хааж өгсөн байна. C6. За одоо бүгд энэс тийм хувилбар харнаа. За аль руу хэлсэнчлэн бол маш олон талаас нь тийм мөлжих боломжтой тийм байрлал гэж хэлжсэн тийм ээ. За энэ дэр хэрвээ ингэж эдсэн бол юу болох вэ гэж те. Ингэж эдсэн бол хар тал яаж нөх вэ гэд. За хэрвээ ингэж эдсэн бол одоо энэ дэр хамгийн ихний логиктой нүүдэл зүгээр ингэ идэх байж болно. Зүгээр ингэ идлээ. Тэнгүүт нь C6 тоолж болно. Ишиг орж ирлээ. Тэнгүүт болохоор одоо энэ дэр бирс ишиг орж ирдэг ч юм уу те. За тэнгүүт одоо яадгийг ингэж тоолдог ч юм. Тийм хүн маягийн хувилбар байж болно. За буцаа тий. За энэ байрал дээр эсвэл үүштэй те энэ дээр шууд одоо ингэж идэхгүйгээр бирс энэ дээр шаг хийж болно. За ийшээ орж ирлээ. Тэнгүүд ингэж иж орж болно гэсэн үг байхгүй.
За одоо энэ шугам бол маш ингээд юм аюултай болж байгаа учраас ингээд хаах хэрэг гарна. Тэнгүүд одоо иддэг ч юм уу те. Иймэрхүү маягийн ингээд юм олон янзын хувилбар бол үүсэх боломжтой байдаг байна. За цагаан тал ер нь жоохон одоо авчлаа шүү. Харин тий. Хоёулаа хамтран ажиллаж хэлцүүлээд үргэлжлүүлье. Чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids маань нэвтрүүлгийн маань ивент тэтгэж явах боломжийг олгож байна. За 15 төрлийн эрдэс витамин агуулсан энэ мультивитаминтэй за нэмэхэд ашигтай бактери агуулснараа маш том давуу талтай нэг сумаар ингээд хоёр туулаа буучж байгаа тий. Эрцээж авчин ашигтай бактериаж авчин. За тэг хүний ходоод гидс гэдэг бол тархийг удирдах байдаг. Уг нь тархи биднийг удирдаад байталтай ходоод маань тархийг удирдаад за нэмэх нь одоо дархлааны 70% нь одоо бүр ингэж нэг ходоодны ашигтай бактеритай хамаатай байдаг. За хүн гэдэг бол ер нь маш их одоо тий вирус бактерийн одоо биднийг өвчлүүлэхгүй бас вирусууд байгаа тань л та. Ийм одоо юм цогц бас ингэ байж идэг. Тэгэхээр ашигтайнуудыг хооллоод тэдний дэмжиж өгөх юм бол бид нар одоо юу гэдгийг хүний тархалт өнгө зүс бүх зүйлтэй энэ ашигтай бактери бол шууд хамаарч яадаг. Тэгэхээр одоо зөвхөн миний бодлоор эрүүл саруул одоо саруул ухаантай монгол хүн гэж ярьдаг шүү дээ. Тийм одоо ирээдүйн бүтээхэд бол бид нар бас хүүхдүүдийнхаа энэ дархлаа болон за даа ялангуяа энэ ашигтай бактерийг ер нь аюул сайн бодолцож явах хэрэгтэй. За даа ялангуяа нөгөө антибиотик зэрэг хэрэглэж явах үедээ тэр тусмаа тий. За тэгэхээр тархины үйл ажиллагааг дэмжих, за хоол боловсруулах хэрэгцсэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх гэд олон талын давуу талтай гэдгийг манайхан бас хэдийнэ мэддэг болсон баха. Хайрцаг дотроо 14 ширхэг юм уутай нутаг хэлбэртэй байдаг. Тэгээд 1-3 насны хүүхдэд бол өдөрт нэг уутыг, за 4 болон түүнээс дээш насны хүүхдэд бол 1-2 уутыг юм жижигхэн юм ууттай зүйл байгаа. Одоо тарг ууж байгаа зүйлтэн шууд холиод өгчөд болно. Янз бүрийн илдэг бол тийм амт байхгүй. За health point болон бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Та бүхэн Bikutan гэдэг энэ дэлгэсэн дээр гарч байгаа бичгээс сайн хараад аваарай. Тэгээд Alkaloid Mongolia Facebook пэйж дээр бас ингээд тав тухтай ороод ингээд танилцаад өөр олон бас бүтээгдэхүүнүүд байна. За health point-ийг эмээ нь бол нөгөө нэг гэрээсээ шууд захиалах боломжтойгоор маш гоё энэ тав тухыг бэлгэлж яадаг. Холбогдох усны дугаар нь 80 3 51 91 99 34 97 17 гэсэн утсуудаар холбогдох боломжтой байна. За тэгээ манай од мөндрийнхэн бол одоо бүгдээрээ хүүхдүүдтэй Bikutan Kids-ийн аминдын болон ашигтай бактериудыг бол хэрэгэлдэгэ. Тэгээ тун таатай байдаг шүү. Тэгээ танаа хамт олон амжилт хүсье их баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээ бүгдээ өргөдөө буцаад орё. За одоо ингээд илүү сонирхолтой нөлөөд бас бидний хүлээж байна. За тэгээ бүгдээ өргөө харъя те. За тэгээ бүгдээ ямарч энэ хүртэл бол ингээд бас нэлээд олон хувилбар тоослоо. Энэ өрг маань бол үнэхээр одоо ингээд юм гал гарсан тоглолтууд ингээд болоод байгаа. Ингээд хоёр тал нь бол ингээд аюу өрсөлдөөнтэй байгаад байгааз. За тэг яг ингээд юм одоо тухайн өргөдөр бодтер хийгдсэн нүүдэл юу юм бэ гэхээр C6 нүүдэл хийгдсэн баг нэ. Энэ шугамыг бол авч нүүсэн. За бүгдээ энэс одоо өмнө болохоор ямар хувилбар ярьсан бэ гэхээр ахаа нэг буцчээ. Энэ нүүдэл хийгдчихэнгүүд ингүүл яах байсан бэ гэж бол ярьсан байгаа те. За ингэх юм бол одоо хэд хувилбар гэж болно. За нэг бол одоо ингээд шагаж болно, нэг бол шууд ингээд идсэн ч болно гэд ярьжсэн. За тэгээ энэ дээр бол энэ нүүдэл хийсэн. Энэ нүүдэл бол бас тийм муу нүүдэл биш. Бас айгүй логиктой нүүдэл байгаа. За ингээд нүүсэн. Тэгсэн чинь яасан бэ гэхээр хар талаас тоглож байгаа тоглогч маань болохоор ингэж нагсан байгаа. За улам ингээд мэдээд байна тий. Ягаад энэ ноёны урдлын хамгаалтын бүсийг улам устгаад байна. За хэрвээ одоо баг ингэж идэх юм бол тий баг одоо энэ дээр бол мад болох боломжтой доо. Бүгд харъя. Хэрвээ ингэ идэх юм бол юу болох вэ гэж харъя. Ингэ идэх юм бол за ингэ идэх юм бол яах вэ гэхээр хамгийн логиктой нүүдэл нь шууд бирс энэ дээр шаг гэж орж ирнэ. За одоо хайчих уу? За ийшээ ордог нь бол нэг тийм зүйл сонголт биш баг тий. Ийшээ л орох байх гэж бодож байна. Тэнгүүд одоо энэ дээр шууд энэ хүүгээрээ энэ дээр идээд цод. Одоо яах вэ? Итгэс аргагүй тий. Ингээд идлээ гэж бодъё. За ингээд идэд ороод ирэнгүүт одоо энэ дээр ийм одоо хүчтэй нөл орж ирнэ. Энэ дээр ингээд шаг. За одоо хайчих уу? Ингээд тий. Тэнгүүл хоороо ингээд нэгэд шаг. Одоо хайчих уу? За H1 орж магадгүй. Тэнгүүд энэ дээр ахаа шаг. Одоо хайчих уу? Ингэж орж магадгүй. Тэнгүүд одоо энэ дээр мад. Яг энэ л хоороо нэг тийм одоо мадлах тийм одоо секвенс байгаа байхгүй. Ингэж шалж агаад мадлана гэдэг. Яг ийм нөхөд орж ирэх боломжтой байна гэсэн үг тий. Тэгэхээр энэ нүүдлийг хийдэг бол угаасаа шал буруу нүүдэл байх нэ. За өөр нэг хувилбарыг бол магадгүй ингэж нүж болох юм. Тий ингэ нүүсэн байгаа юм чинь ингэ нүж болох юм. За ингэж нүүх юм бол бас адилхан энэ дээр шалаа байгаа. Тэгтээ бол мад бол байхгүй. Мад байхгүй. Тэгтээ бол хар тал бол хамаагүй илүү
Угаасаа хахад ойлгомжтой байна те. Хартал бол угаасаа орон зайн өвдөж тэр боднуудын идэвхтэй өвдөж тэр хамаагүй л байна. Зээш орж ирлээгээ бодъё. Тэнгүүд энэ дээр энэ хүү угшаа нүн. За одоо энэ хүү болохоор нэг л нүгээд угаасаа бэрс гарна. За одоо энэ дээр ингээд хараараа шууд энэ рүү. Тийм байна. Ингээ маад шүү дээ те. Ингээд ч маад хийн, ингээд ч маад хийн те. Хүний ганцхан нүдэл гэсэн бас яг хэрэгтэй үедээ. Тий, яг үнэн те. Тэгээд ийм хүн ингээд нэг маш тийм аюултай те. Байрлал ингээд үсэх боломжтой байна гэсэн те. За тэгэхээр одоо бол ямар ч энэ хүүгээр энийг иддэгч буруу байх нь байна, ингэдэгч буруу байх нь байна. Тэгэхээр нөгөө тал нь яаж тоглосон бэ гэхээр ингэж тоглосон байна. За энэ бол маш тийм одоо логик нүүдэл байна угаасаа те. Хэрвээ ингэ идэх юм бол ингэж идэх гэсэн бодолтой те. Магадгүй хүү ингэж орж ирэх юм бол бас ингэ идсэн ч бас болохоор байна те. За тиймэрхүү маягийн нүүдэл орж иржээ. Дөнгөж болохоор яасан бэ гэхээр бирс одоо энэ дээр шаг гэж орж ирсэн. За айлын бирс бол ингэ тийм одоо бас яг тийм одоо орон зайд бол маш хүчтэй орж иж байна. Маш хүчтэй ингэ давталгаа хийж орж иж байна. Энд дээр бол яасан бэ гэхээр ингэж нүүсэн. Хийж нэг. Өөр бол нэг тийм нүүдэл байхгүй. За тэнгуүл болохоор одоо энэ одоо хар тэмээг энэ хүү идэх гээд байгаа учраас ингэж тоглож байгаа юм. C8 гэдэг те. За тэнгуүл болохоор ингэж тоглосон. За одоо яах вэ те? За энэ дээр болохоор хартаал бас маш ухаалаг шийдэл хийж тоглосон байгаа. Тэр нь болохоор энэ хүүгээ уршаа нүүсэн. За энэ хүү бол одоо маш хүчтэй хүү болоод аваад ирлээ. Ерөнхийдөө хүү болохоор 2 дугаар шугамаас 7 дугаар шугам руу орж ирнэ гэдэг бол маш хүчтэй. Нөгөө талаар хартлаас 7 дугаар шугамаас 2 дугаар шугам руу орж ирнэ гэдэг бол үнэнхээр хүчтэй. Энэ хүүг болохоор зогсооход бол маш хэцүү. За тэг харах юм бол ард нь дахиад ийм хоёр хүч байгаа. Маш аюултай нөхцөл байдал үүснэ гэсэн. За одоо энэ хүүг болохоор урд нь хаах зүр харахгүй. Хаангууд энэ хүү орж иж байгаа байхгүй ингэдтэй. За одоо үнэхээр одоо тийм одоо амьсгаа давчдчихжээ тий. Одоо шатрынхны хэллэгээр бол тийм одоо хүчил төрөгчгүй болж байгаа байхгүй. Амьсгаа авчдахгүй болж ижнэ гэсэн үг. Яг ийм байрал. Яг ингэж бодит одоо өргөдөр хөлөгдөр ийм байрал үүснэ гэдэг бол нэр хэцүү. Тэнгүүд ингэж үүсэн байгаа. Одоо хэрэг хөө нүг юм бол идэх чинь тий. Тийм яг нүдлээс байна. За яг энэ байрал дээр хахаар ингэ идсэн байна. За тэнгүүд ингэ идсэн байна. Тий. За ингэ идэнгүүт болохоор яасан бэ гэхээр энэ дээр E4 нөөж орчиж байгаа маа. За энэ хүү бол уушаа нүгүүдэд. За энэ 3 хүү бол маш хүчтэй. Маш тийм аюултай 3 хүү байна. За тэгсэн чинь болохоор ингэж тоглож байгаа юм. Макдоналд тий. За энэ дээр одоо яг энэ байрал дээр одоо урнаа байсан бол яаж тоглох вэ? За мэдээж энийг иддэг нь бол буруу. Ингээд идчих юм бол яах вэ? Тийм бэрс гарч шалаад. Тэгээ одоо яах вэ? Нэг хаахалт батаа ингэ мад шүү. Өөр арга байна. Мад. За одоо бүгд хамтдаа бас олцгоё. Яг энэ байрал дээр тий. За ерөнхийдөө юу өгөөд байна тий. Тийм биш үү. Тэмээгээр хаах юм байна биш үү? Тэмээгээр хаан тий. Ингэж нүү тий. За энэ нүүдлийг болохоор яг одоо тухайн өргөдөр хийсэн байна. Вау, яг тэр одоо нүүдлийг олж хийсэн байна. Үнэхээр сайн нүүдэлтэй яг үнэ. Тэмээгээр хаана. Энэс тийм одоо арай илүү нүүдэл нь юу ихээр ингэж нүүж бас болно. Ингэж нүүж. За тэгэх юм бол одоо ингэ тийм одоо бирс нь олгоос аргагүй болно. Хаашаа чинь тий. Энийг иддэг нь угаасаа буруу юм чинь холоос аргагүй болно. За энэ нүүдэл одоо хийгдэх боломжтой байна. За яг өргөдөр яасан бэ гэхээр тэмээгээрээ хаасан. Үнэхээр сайн нүүдэл. За тэнгууд яасан бэ гэхээр хоошоо ингэж урсан байна. За тэнгууд болохоор яг энэ байрал дээр яасан бэ гэхээр энэ дээр баас ингэж байгаа юм. За одоо яах юм те? Оо энэ ч бас нэлээд ширүүхэн болж байна. За одоо энэ дээрс бодно. Энэ дээрс бодно. За одоо энэ дээр болохоор цагаан тал яаж нөх вэ? За идчүүл ер нь л мадтай уучрах юм биш үү? Тийм шүү дээ. Ингээд уусаа мад. Ингэж идэл мад. Ингэж идэл мад тий. Юу нөгөө талыг тэргээ. Тийм тэргээ аль тавих юм байна да. Хаана? Энд бирс рүү занал хийлж. Маш сайн. Яг юм нүүдэл хийгдсэн байна. За манай урнаа үнэхээр сайн байна. Тэгэхээр сайн байна. Яг энэ нүүдэл хийгдсэн байна. За энэ нүүдэл хийгдсэн. Одоо нэгсэндээ бол хар тал ингээд өөрийнхөө одоо бирсийг санд болгоод байна шүү дээ. Идэхгүй байгаадаа гэдэг нь бол шалтгаантай байна тий. За тэгэхээр шатар гэдэг нь ийм л гоё спорт тий. Ингээд хамгийн хүчтэй бодоо өртөө өгч идэг. Нөгөөтийн идэж болдоггүй тий. Маш тийм одоо эвгүй тий. За тэнгуүл болохоор одоо энэ дээр болохоор яа тоосон бэ гэхээр ингэж тоосон байгаа. За үнэхээр хэцүү тий. За одоо бирсийг одоо идэнэ гэдэг бол үнэхээр ашиггүй. Бирсийг идэх юм бол хүү идэл бирс гарна. Ингээд өгöd хажид идэл ингээд бирс гарна ингээд үнэхээр хэцүү. Энэ нүүд явсан байна. Тэнгуүт одоо энэ дээр яасан бэ гэхээр нөгөө тал нь ингээд аргаан бараад бирс идээд болсон байна. За энэ нүдлийг тийм яагаад ив? Юу гэж бодож байна? Одоо тэр хүүрүүл занал хэлж байгаа хта тий.
За ингээд үү? За тиймэрхүү юм харж байна да. Аха. За одоо энэ дээр магадгүй одоо яадаг ч тий. Бас юу вэ штэ? Мад вэ штэ. Энэ үү? Тийм байгаа ч Тийм. тий. За яг одоо энийг идээд шууд ингээд мад болох гэдэг байна. Тиймээс холдуулж байна тий. Энэ үйл хийжээ. За одоо бол одоо үнэхээр өөр сонголт хэцүү. За тэгээ одоо энэ тал болохоор ингэж нүүсэн байгаа. Ямар инээдтэй юм бэ? Хоёр тэргээрээ тэгж хаагаад тахтай. Тий. За ингээд бирсээ өгөөд идэг. Иддэг үү? Тэг ямар хэцүү юм те. Идэж чаддаггүй те. Гацчлаа шүү дээ. Гаццсан. Тэгсэн чи одоо ингэж оршиж байгаа те. Йоо, үнэхээр хэцүү те. Үнэхээр хэцүү байл те. За хэрэв яг айл ингээд бирсээ энэ хүүг идэх юм бол ингэж идэв. Нэг удаа дааврагдаж болох л юм те. Үнэхээр хэцүү яг ийм байрлал үүсчээ. Ийм одоо байрлал бол ер нь бол хэр баргийн үүсэд байхгүй. Тэг хэр үүсэд байхгүй те. Айгуу сонирн байрлал хэвчтэй. Хүүн ийм одоо бүтцтэй байрлал бирсний энд байгаа. Хоёр талд ингэ байж байгаа. Үсчээ. За тэгээд ерөнхийдөө тийм аргаа ороод бол ингэж тоолсон байна. Бирсээ 3. За тэгсэн чинь болохоор одоо энэ дээр шууд бирсээр ийдсэн байна. Одоо яг уу идэхсээр харахгүй те. Ингээ ийдсэн. За одоо болохоор хар тал нэг нүүдэл хийгээ бууж гсэн байна. За ямар нүүдэл хийсэн бэж болох вэ? Хар тал нэг нүгээ цагаан тал бууж өгч байгаа шүү дээ тий. За одоо би бол баг тэр хүүгээ бирс гаргахчмаар л харагдчих. Аль хүүгээ? Энийг үү? Тий. За ингээ гарлаа. Ингээ идэнэ. Идээд өөр яах вэ? За яж гараа наач буруу юм байна. Тийм байгааз. За өөр. За боти. Тэмээ юу тэргүү. За үзэж байгаа хүмүүс бас хамтаа бодоорой. Яг энэ байрал дээр бас яг хар тал бол нэг нүүдэл хийнгүүт цагаан тал нь бож өгсөн байна. Ямар хүчтэй нүүдэл хийсэн бэ? Тэргээ хар тэргээ хүүгийнхээ ард тавихсан болов? Ингэж үү? Энд. Ингэж үү? За энэ нүүдэл бас ер нь байж болох юм те. Энэ нүүдэл байж болох юм. За гэхдээ энэ нүүдэл дээр бол шууд бож өгөхгүй ээ. Магадгүй ингэдэг ч юм уу ингээд нөгөөд байгаа тэрнэ гэсэн үг те. За ямар нүүдэл хийгдсэн бэ гэхээр ингэж тоолсон байна. За одоо үнэхээр одоо ямар ч нүүдэл байхгүй тийм багсаа тийм. Энэ байсан биш. Тийм нүүдэл. Энэ бүр гайхалтай нүүдэл нь тий. Үнэхээр супер нүүдэл тий. За энэ 3 хүү гэдэг бол маш хүчтэй байна. Ингээ маш олон буудлыг ингээд авч байна. Тий. Ингээд тий. Энэ олон буудлыг бол бүгдийг хамсан буудлаа. За одоо бол ямар ч нүүдэл байхгүй. За одоо яадаг юм байгаа. Яг энэ байрлалаас яг уу үнэхээр нүүдэл байхгүй дээ. За энэ нүүдэл хий тий. За хэрвээ ингэ тийм бол бирс гарах юм бол ийш орё гэдэг ч юм уу. Тийм бодолтой нүүж болох юм. За одоо идээд бирс гарна шаг. За ингэж орж иж болох юм тий. Тэнгүүл болохоор энэ бас ингээд бирс гарна. Одоо яах юм тий. За ингэж орж иж болох юм. Ингээд идлээ одоо өөр яг яах юм тий. Нүүдэл олдохгүй. Ингэх юм бол ингэ шаг. За одоо хайчихгүй тий. За магадгүй ингээд орж ирэх юм энэ хүү бас ингээд бирс гараад ч юм мадлах бололцоо тий. За иймэрхүү ингээд ер нь бол тэгээд угаасаа бүх нөөдлүүд нэг тийм хожигдол руу дагуулах тийм нөөдөл байна. За ийм байрлал орж ингэж тийм одоо хожигс. Тэгээ ийм байрлал орохоос өмнө буюу яг энэ нөөдөл дээр бол бууж өгсөн байна. За яг энэ нөөдөл дээр бууж өгчээ. За одоо ингээд харах юм бол тий цагаан тал яаж яваад ийм байдалд орчихвоо. Тий ямар нөөдөл хийгээд ийм байдалд орчихвоо тий бүгдээрээ жон цаг байгаа болохоор бүгдээрээ яг ухраагаад үзээ тий. Ингэсэн тий нөтүүд ингэ явж байгаа. Ингэсэн шууд идсэн. Энэ баг иддэг нүүдэл нь өөрөө баг буруус магадгүй. За тэгтээ бол байрлал үндэхээр бол яг ялхан заагаад байгаа. Идсэн ингээд явсан. Ингэ явж байгаа. Идлээ. За энэ нүүдэл бол маш том алдаа байсан биш үү энэ нүүдэл. За яг одоо энэ нүүдэл хийгдээс өмнө болохоор байрлал үндэхээр хасах 0.5 байсан байна. Энэ нүүдэл хийгдэн болохоор хасах 1.8 болсон байна. Тэгэхээр бол энэ нүүдэл бол ер нь бол маш буруу нүүдэл гэж л харагдаж байна. За энэс ингээд арай илүү сайн нүүдлийг бол хэлж өгсөн байгаа. Энэ нүүдэл штэ гэж хэлж өгсөн байгаа тийм. Энэ нүүдэл тэгээ магадгүй ингэх юм бол ингээд тоглоно гэдэл альтер ярьжсэн байгаа. За ингэсэн ингээд явчихсан. Да тэгтээ бол ер нь бол нэг бүхэл гэдэг маань бол бас нэг амар бас ингээд дутуу гэсэн үгс биш байгаа тийм. Ер нь бол яг нэг хоёр хүү илүү гэсэн л үг шүү дээ. За ингэ явсан. За ингээд нөөдлүүд бол хийгдэж байна. Хийшээгээ шахсан ингэсэн. За ингэсэн. За энэ нөөдөл ер нь бол баг халдаа болсон доо. За ийш орж ирлээ. Тий. За яг одоо энэ нөөдөл энийг иддэг нөөдөл өөрөө бол баг буруу болсон. Ингээ идсэн чинь ингэж иж орсон аахгүй тий.
За тэгээ ингээд нөнгөт нь ингэж идэж орчихсон. За тэгээ энэ нүүдэл бас ер нь бас жоохон тийм алдаатай байсан гэж зүйлийг бол харуулж байна. Тэгээд өөр одоо яг нөхөр нүүдэл байхгүй л юм л да. Инглээ. За тэгээ энэ 3 хүү яг тийм одоо үүсэх одоо нөхцөл гэх юм бол те бүр гэдэг юм анханасаа яригдэн шүү дээ те. Энэ 3 хүү яаж үсвэ гэд те. Энэ нүүдлийг хийгснээрээ одоо айлын энэ хүү ингэж орж ирээд энэ 2 хүчтэй хүү гарч ирэх нөхцөл одоо үүссэн байна. Тийм багаз. За ингээд явж исэн. Ер нь бол яасан ч одоо энэ хүүг идэж болохгүй байсан байна. Ингэж идэж өөштараа. Ингэж идэж болохгүй байсан байна. А энэ хүүг одоо ингээд идснээрээ энэ 2 хүү маань ингээд хүчтэй болоод ирж байгаа. Тэ? За тэгээ цаашаа ингээд явсан. Тэгээ цаашаа ингээд явж агаад за 2 дахь муу нүүдэл нь болохоор яг энэ дээр ингэж яваад ингэж нүгээд энэ хүү идэж орж ирээд ахаад ингэж нөнгөт нь энэ хүү ингэж идэж орчихсон байхгүй тэ. За тэгээд одоо яасан? За ингээд хамгаалсан. За тэгээ энэ хүү идэж орж ирснээрээ одоо энэ хүү бол дахиад уршаа нөх боломжтой болоод энэ 3 хүү бол гадарч байгаа. За тэгээ инглээ шаллаа инглээ ингэж орчихсон. За одоо эндээс цаашаа бол ингээд энэ 3 хүү бол юу ч зогсоохгүй. Энэ дэлхийн ямар ч хүч бол энийг бол зогсоохгүй. Тийм одоо байдалтай болжээ. За ингээд. За энэ нүүдэл явагдсан. Ингээд зөв хаасан. Боч орчихсон. Энэ дээр өгсөн. Бэрсээ өгсөн. Идээгүй. Ингэж орчихсон. За ийшээ орж ирээд ингэнгүүт нь ингэж орж ирээд. За тэгэл ер нь бол ойлгомжтой болоод ингэж очжээ. За ийм сайхан нүүдэл за 1800 онд бол нүүдчихжээ. Тэ. Тэгэхээр одоо гайхалтай одоо одоос бараг 200 жилийн өмнө те ийм гоё нүүдэл хийгдэж одоо хүнийг хожно гэдэг бол үнэхээр супер байна л да. Үнэхээр супер те. Маш олон гоё сэтгэлийн эмоцуудыг бас ингэж хөдөлгсөн тийм өрг байна. Тэгээ одоо нөгөө анализ хийх бас их гоё юм аа. Нөгөө fortune teller гэдэг шиг те. За энэ дээр чи яг буруу юм хийсэн байна гэдэг ингээд анализ хийгээд ингэж гарах мөч. Тэр тэмээг бол айгүй гоё нүлээ. Берс тэрэг хоёрыг ингээд те давхар яачлаа гэсэн чинь тэр нь зөв юм шиг харагдсан ч одоо хамгийн бас буруутай л үйлдэл 3 үйлдэлийн нэг болж таарл. Харин тийм. Ерөөдөө бол яг ингээд нэг ихэнх тохиолдолд ер нь бол сайн нүүдэлчтэй үг нь бол те. Гэхдээ энэ тохиолдолд бол сайн нүүдэл биш байсан байна. Тэгэхээр байрлалаас хамаардаг шүү дээ. Байрлалаас хамаараад яг тэрж очиж идэхгүй юу гэдгээс бодох хэрэгтэй байна. За энийг бас бүгдээ бас манай үзэж байгаа үзэгчд маань, хүүхд багчууд маань, залуучууд маань энэ ойлгосон бахаа гэж бодож байна. Энэ сайхан үргийг бүгдээ сурч аваарай. Цээжлээрэй. Тэ? Цээжлэхтэй болохоор бүгдээ бичлэгээ сайхан үзэж агаад нүүдэл болгоноор сайхан ойлгож бүгдээ цээжлж аваарай. Тэгэх юм бол бас та нарын бас шатрын хөгжилт чинь бол маш их тийм хэрэгтэй шүү гэж та бүхэндээ зөвлөё. Тэгээд ер нь өргүүдийг ингэж нүүдэл бүрээр нь чийжлээд энэ дээр яаж яах гэдгийг ингэж хийх нь одоо шатарт суралцж байгаа хүүхдүүд хэрэгтэй байдаг юм байна. Маш хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө тийм. Ер нь сайжрахын тулд болохоор мастеруудын ч юм уу те өмнө тоглож ирсэн сонгодог өргүүдийг болохоор бүр ингэж баа байг үзэжлэх хэрэгтэй байдаг. За тэгээд сүүлдээ тэр цэцэлсэн байх юм бол ингээд шатрын хөлөг дээр ингээд яг ингээд нүгээд ингээд үстэй. Яг тийм байдаг байхгүй юу? Тий. Одоо орчин үеийн одоо хамгийн шилдэг одоо шатарч Магнус Карлсон бол хэлсэн байдаг. Би бол ингээд юм 15,000 өрг цээжэр мэднэ гэж мэдсэн. Тий. Тэгэхээр тухайн өргүүдийг цээжэр мэдчихнэ гэдэг бол яг тэр байрлал гарч ирэхэд болж мэдэрнэ гэсэн үг. Бэлэн өгдөлтэй тий. Гэхдээ хараар цээжлж болохгүй. Хараар цээжлэх юм бол ямар ч үр дүнгүй. Гол нь энэ нүүдэл яагаад хийгдэж байгаа вэ гэдгийг бүгдээрээ ойлгож цээжлэх хамгийн үр дүнтэй байт юм байгаамаа. Тэгээ та бүхэн энэ хөрөг бол таалагдсан гэж бол найдаж байна. За баярлалаа. Тэгэхэд яг Монгол их хэл дээрээ одоо дэлхийн хамгийн одоо шилдэг классик те эсвэл сенсац тарьсан одоо энэ гайхалтай шатрын спортын өргүүдийг ингэж тайлбарлуулж авна гэдэг бол одоо тансаг хэрэглээ юм гэж бодож байна. Агида маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хийдэг болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Бекутан Кицэвэнд итгэж хамтарч ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа гайхалтай цусгид тулаанаар хэрэг олцтлаа. Баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.